Нэг талаасаа туул голдоо баярлаа гэж хэлмээр санагдлаа. Save туул гэдэг хөдөлгөөнөөс л ер нь энэ бүхэн үүссэн. Тэгээ туул гол маань өөрийгөө save буюу хамгаалаа зогсохгүй ер нь нийслэлд юу болж байгаа юм бэ? Энэ санхүү мөнгө нь яатсан юм бэ? Энэ мега төслүүд нь ямар төвшөнд ямар алдаа дутагдaltaй явж байгаа юм бэ гэдгийг олон нийтэд сонсгох ийм буянт үйл хийж өглөө туул гол маань гэж бодлоо. За хоёрдугаарт энэ бүх гишүүдийн асуулт энэ хариулж байгаа хүмүүсийн үгнээс энэ нийслэл бол үндэ засаглалын хямралд орцсон юм байна. Бүрэн орцсон. Тэгэхээр энэ мэдээж энийг хэрэгжүүлж байгаа одоо тэр иргэдийн хурлын төлөөлөгчд бай, засаг дарга нар бай, эдрийн 100% буруу ишэлтэй мэдээж хуулийн хүрээнд л хийж байгаа. Гэхдээ яагаад ийм бантан болох ийм хуулийг одоо бий болгосон юм бэ гэдэг асуултыг хинээс асуух хэрэгтэй. Тэ? Эрх зүйн байдлыг яагаад одоо засаг дарга хямжаах ёстой иргэдийн төлөөлөгчд нь өөрснөө ингээд ажил албанд томилогдоод ингээд одоо юу болж холин бантан болох их үүсвэрийг нь хэн тавьсан юм бэ? Монгол Ардын намын хаан гэж асуумаар байна. За тэгээд дунд нь энэ бол ерөөсөө алдаа дутагдaltaй болох юм байна гэд засахыг оролдсон гэж сая сайн зураг одоо гишүүний яриагаар бол атал энийг нь ерөөсөө хүлээж аваагүй гэж хэлж байна. Тэгэхээр энэ хэний буруу юм бэ гэдгийг ярих хэрэгтэй л болж байна л дээ. Энэ хэний засаглал хэн ирэх барьж исэн юм. Одоо ер нь бол нийслэлд бол Батүл дарга нэг 4 жил ирэх барьснаас өөрөөр ер нь дандаа Монгол Ардын нам барьж исэн шүү дээ. Тэгээ ийм мапантай, ийм бодлиантай, ийм засаглалын хямралд хүргэхүйц энэ эрх зүйн орчныг яагаад хүлээн зөвшөөрөөд байгаад ийсэн бэ гэд бас ингээд асууж болмоор байгаа байхгүй юу. Тэгээ сая сайн зураг өөрөө засаг даргын орлогч байсан хүн хэлж ийн л дээ тий. Одоо энд авчирж чи чимэг байгаа чи. Энд авчирж ин хүмүүсийг ингээд юу яагаад та хэрэггүй гэд тэгээд юм л да. Загнаад ах тий. Түүгээрээ энэ одоо орон нутгийн өөртөө засах ёсыг хэрэгжүүлээд өөрөө өөрсөндөө хяналтаа тавиад хийж явах ёстой атал энд дуудлаа гэж загнаад байна. Гэхдээ атал эн чинь нөгөө хяналт тавьж явах ёстой иргэдийн төлөөлөгчдийн хурал нь ямар ч хяналт тавих боломжгүй болцсон юм биш. Зүүн нь бол энэ бүх өнөөдрийн мапаныг бид энд яриад сууж явах ёстой биш. Иргэдийн хурал нь өөрөө хяналтаа тавиад тэнд яриад сууж явах ёстой байсан биз дээ. Тэгээ тийм биш болчоор чинь хаана хин ярих уу энийг? Тэгээ их хурлын гишүүдээ үзий гэл одоо бас тэгэл ийсэн л да. Тийм учраас нэрээ энэ ямар асуудлууд байдсан бол гэж сонирхол хэлж байна л да. За энэ зүгээр жишээ ингээд урдаад хэлэхэд зураг төсөвгүй магадлалын дүнэлтийн хугацаанд дууссан. Эсвэл газрын асуудал нь бүрэн шийдэгдээгүй 1.4 их 80 төгрөгийн дүнтэй 75 төсөл арга хэмжээг эхлүүлсэн байна гэд ингээд гарч шít. Жишээ нь. Тэгээ ийм юм болоод байхад бид нар одоо нүдэн аниад чихээ бүглээ сууж явах хэрэгтэй баг та. Гайхалаа юм л да. За захиалагчийн хяналттай 34 төсөл арга хэмжээний зураг төсөв магадлалаар баталгаажаагүй. Газрын зөвшөөрөл байхгүй, чөлөөлөлт хийгдээгүй. Мөртлөө ажил нь хийгээ явж идэг. Мөнгө нь төлөгдөөд явж идэг урьдчилгаа хэлбэрээр. Тэгээ энэ одоо зөв юм уу гэж асуумаар байна л да. Зөв наазахын мөнгөнд дүнтэй холбоотой. За энэ төлөвлөлт 0 гэж бараг түрүү хэлэх шиг болсон энэ шинжээчийн дүнэлтэнд. Тэгээ энд бол жишээлбэл дунд хугацааны бодлогодоо нийцээгүй. 13 төсөл арга хэмжээ, хөгжлийн жилийн төлөвлөгөөндөө нийцээгүй, үндсэн чиглэлдээ нийцээгүй, нийслэлийн засаг даргын 24-с 28 оны хөтөлбөртөө уялдаагүй гэд. Ингээд дандаа ингээд тоо заацсан байна л да. Тэгэхээр энэ бүхэн одоо ингээд зөв юм уу гэдгийг би асуулт тавьмаар санагдлаа л да. Ингээд түүгээрээ ингээд одоо явж явах хэрэгтэй байсан юм уу гэд. За төсөв бараг 3 дахин нэмэгдсэн тий. Энд чинь бараг 1.1 хэдийн их 80 байсан аа. 4 их 80 саяхан штэ 22 онд. Тэгээ 4.5 их 80 болцсон. Зардал нь 3.2 дахин нэмэгдсэн байна. Тэгээ зогсохгүй жилд бараг 4-5 удаа тодтгол хийжсэн байна. 24 онд 4 удаа, 25 онд 5 удаа. Ганцхан жилд 5 удаа тодтгол хийнэ гэдэг чи одоо уйлралт хэдэн удаа хийгээд байгаа юм бэ те? Жил чинь 4 уйлралтай штэ. Тэр 5 удаа хийнэ гэдэг чи одоо 3 сард 2 удаа хийж штэ бараг. Тэгээ энэ одоо бас зүв байсан юм уу? За төсвийн тухай хуулиар бол тодтгол хийх одоо шалгуур шаардлагууд байгаа. Тэрийг аль нь ч мөрдөөгүй. Тэр хуулийн дагуу бол төсөв тодтгол хийх шаардлага үүсээгүй. За энэ тухай мэдээлэл хүссэн боловч ирүүлээгүй гэж байлээ л дээ. Тэгээ зүгээр нэг жишээ дуртахад яг туулын голыг ярих баг. 24 оны 12 сарын 25-нд 916 тэрбумаар
төсвийг баталсан юм байна. Нөгөө алдарт туулын голын төсөл. За тэгэнгүүт ердөө 3 сарын дараа буюу 3 сарын 28-нд 1.9 их найд болгоцсон юм байна. За 2 гаруй дахин нэмчихэж шít. 3 сарын дотор. Тэгэхээр одоо 12 сарын 25-нд энэ баталж байхдаа юун дээр үндэслэж баталсан учраас 2 дахин нэмэгдчихэж байгаа юм байна. 1.9 их найд болчихж шít. За дахиад 25 оны 9 сарын 23-нд 1.2 дахин нэмэгдээд өөрөөр хэлбэл 2.3 их найд болцсон байгаа юм. Тэгээ энэ одоо 2-3 сарын дотор 2 дахин буюу 900 тэрбумаар нэмэгдчихэд 900 гаруй шүү. Бараг 1 их найдаар нэмжээдэг. 1 их найд нэмсэн байгаа байхгүй юу? 3 сарын дараа. Энэ юу вэ? За энэ мэдээж хотын иргэд бол маш их татвар төлж байгаа. Одоо зам ашигласны төлбөрийг 5 дахин нийтийн автовын хэрэгслийн татварыг 3 дахин гэд ингээд 3-аас 5 дахин нэмсэн. Тэгэхээр мэдээж бид нар татвар төлж байгаахийн хэрээр энэ үйлчлэгийг авмаар байгаа. За мөн одоо энэ чинь тодорхой хэмжээнд нөгөө төгжрэлд нөлөөлөх ийм гол ажлыг хийж явах ёстой. Манай нийслэл. За энд би нэг сонирхолтой төсөл харлаа л да. Дүүжин тээвэр гинэ. Энэ 71% нь гүйцэтгэгдсэн. Бараг одоо ашиглалтанд орох гэж байгаа юм байна. Тэгээ мөнгөнд дүн 41.6 сая евро хөнгөлөлтөө зээл юм байна. Бас хүүтэл байж таараа хөнгөлөлтөө хэдийч. Тэгээ энэ арцтаас үнэр хороол гэдэг юм. Энэ одоо яг юулт вэ гэдэг шиг тий. Энэ ямар үр дүнтэй, ямар ач холбогдолтой үүгээр юу шийдэх гэж байгаа юм бол арцад хийдэг чи одоо бодвол нөхдийн тэндүү арцтай юм уу? Тэгээ арцтын амнаас үнэр хороол гэж байгаа. Одоо тэр хар хорин зах руу явах гэж байгаа гэж. Тэр нүхтээс хар хорин явах ямар тийм одоо судалгаа шаардлага хэрэгцээ байсан юм болов. Тэгээ эн чи баггүй мөнгө штэ. 41 сая евро гэдэг чинь маш их мөнгө штэ. Тэр энэ дээр хийсэн судалгаа нь юу байгаад ийм амар одоо төсөв. Эн чинь нөгөө дүүжин тээвэр гэдэг юм тий. Эсвэл энэ аялал жуулчлалын зорилттой юм уу? Эсвэл яг яах гэдэг юм бол тий. Энийг нэг тайлбарлаад өгөөч гэж асуумаар байна. За түрүүн бас ярен дээр гарлаа л да. Мега төслүүдэд ерөөсөө ирэмблэлт байхгүй юм байна гэд. Сангийн яамны буюу улсын төсвөр болон одоо улсын их хурлаас шийдэгдэж байгаа энэ мега төслүүд бол нэг болсон болоогүй ирэмб байна гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл шалгуур шаардлага. За тэрийгээ тэгээ бас нэг 100% мөрддөгчгүй л дээ. Бид нар анх гишүүн болол энэ дээр бөөн хэрүүл болж ирсэн. Тэгэнгүүт одоо энэ 24 мега төслийн 16 нь хэрэгжээд эхэлсэн ингээ яваад байна. Тэгээ ирэмблэл байхгүй гэдэг юм. Тэгээ яг юун дээр ирэмблсэн бэ? Яг саяны дүүжин тээвэр шиг ингээд яаж ирэмблсэн учраас ийм төслүүд ингээд хэрэгжээд төсвөн ингээд өгөгдөөд яваад байгаа юм бэ гэд. За АТГ-гээс асуух асуулт энэ түрүү ерөн жоохон дутуу ингээд сонслоо. 24 онд 40 одоо зөрчил гэсэн үү юу гэсэн бэ? Зөрчил гомдол иргэдийн гомдлоор хийсэн шалгалтын үр дүн юм уу эсвэл одоо хасхомд нь хийсэн дүгнэлт юм уу тэрийг бол сайн яасан ойлгосонгүй 24 нь зөрчилтэй байна гэж гарсан гэж байгаа. Өөрөөр хэлбэл 50-аас дээш хувь. За 25 онд 10-ын 6 зөрчилтэй гэх шиг боллоо. 26 онд 16-гийн одоо 9 зөрчилтэй гэв. Энд чи дандаа 50-аас дээш хувь зөрчилтэй байгаад байгаа юм л дээ. Энэ юу вэ? Энийг нэг дэлгэрүүлж хэлж өгөөч ээ. Энэ одоо шалгагдж байгаа хэрэгүүд юм уу? Эсвэл зүгээр одоо нийслэлийн албан тушаалтнуудад хасхом дээр нь хийсэн одоо юмн дээр гарсан дүгнэлт юм уу? Энийг ерөөсөө сайн ойлгохгүй байгаа учраас асууж байгаа юм. За одоо сэлб юу лээ энэ чинь 20 минутын хот гэдэг корпорац байгаа юм байна тий. Энэ нөгөө нийслэлийн орон сууцны корпорац чинь байгаа юу? Тэрний чиг үүрэг юу вэ? Энэ сэлб 20 минутын хот энэний бас чиг үүрэг нь юу вэ? Тэ энэ чи аль нэг орон сууцл бариад барих гад хариуцаад байгаа мó. За миний сонссноор энэ сэлб 20 минутын хотод 150 орчим ажилтан байна гэдэг юм. Тэр нөгөө НОСК буюу тэр нийслэлийн орон сууцны корпорац нь ямар одоо ажилтнтай ямар байгууллага байгаад хажуугаар нь бас бүхэл бүтэн 150 хүнтэй ийм байгууллагыг байгуулсан юм бэ? Ямар ач холбогдолтой эсвэл давхардж байгаа юм байхгүй юу гэд. За дараа нь бизнес одоо хувийн хвшил хийж болохгүй зүйлүүдийг л хийдэг гэд нэлээ их ярьлаа л да түрүүнээс хойш. Энэ зах ажилуулдаг гэдэг байгаа. Хүнсний зах. Одоо хан уул
дээрчгэл байна гэдэг шиг байгаа юм. Тэгэхээр энэ хүнсний зах байгаа нь үнэн үү? Бараг үнэн л дээ. Хаана үлээ нэг орон нутагт бас зах байгаа шатаад Эрдэнэтэд үлээ хүсгэлт үлээ тэгээ төсвөөс мөнгө энэ төр өгöd шиг байсан. Тэр энэ хүнсний захыг ч одоо хувийн хвшил хийж чадахгүй гэж үзэж гин үү? Тийм учраас энэ дүүргүүд хүнсний захтай байгаад идэм үү? Тийм бол ямар агуулгаар ямар зарчмаар ажилдаг ийм хүнсний зах юм бэ гэж ингэж асуумар байгаа юм. За энэ эрчим хүч. Эрчим хүчний одоо яам гэд байгаа те. Тэгээ энэ одоо яг нийслэлийн ч одоо буруу биш байх л да. Тэр энэ нэгдсэн бодлого нь хаанаа зангидагдаж хийгдэх ёстой юм. Тэгээ эрчим хүчний яам цахилгаан станц барих юм уу, нийслэл цахилгаан станц барих юм уу гэдэг. Тэгээ цахилгаан станц дулаан цахилгаантай холбоотой маш олон одоо төслүүд байд юм байна. Цахилгаан халаагуурлагын цахилгаан станц л гин тэ. Тэгээ энэ ер нь бодлого нь хаана явд юм болоо? Ямар эрх зүйн үндслээр ингэж цахилгаан станц энэ төр барих ийм юмнууд үүсдэг юм болоо гэсэн ийм одоо асуултууд байна одоохондоо. За тэгж яагаад тодруулъя те. За асуултад хариулъя. Хаанаас эхлэх вэ? 4 номер. За гишүүний асуултанд хариулъя. Нийслэлийн замын хөгжлийн газрын дарга одоо 2. За анх 2024 онд төсөвт суугтаа туулын урдны зам маань 4 үгнээ байсан. За нийт гүүрийн урт маань бол 3 км 3.2 км гүүрийн урттай 32 км автозамын трасс байсан. За энэгээр 2016 онд Мангалын ерөнхий дүнлэлээр батлагдсан төс төртгийг бол төсвийг төсвийн тухай хуулиар 3 жилээс хэтэрсэн тохиолдолд дахин төсвийг шинжилэн гаргуулна гэсэн үндсэн дээр 2024 онд бол төсвийг бол дахин гаргахад 916 тэрбум төгрөг болсон байгаа. За үүнээс төсөвт суусан. За төсөвт суусны дараагаар 2025 оны 1-р сарын 2-ны өдрийн засгийн газрын тэмдэглэлтээр туулын хурдны замыг 2 урсгалтай 6 эгнээ бүхий автозамын зохион байгуулалтаар төлөвлөж бэлтгэл ажлыг эрчимжүүлэх арга хэмжээ авах, туулын урдны замтай хойноос урагш чиглэлд холбогдох автозамуудын чиглэлийг тогтоож төслийн бүтээн байгуулалтаа уялдуулан барьж байгуулах асуудлыг зам тээврийн яамтай хамтран судалж танилцуулахыг Монгол Улсын сайд 20 минутын хот үндэсний орооны дарга Эрдэнэ бүрэн нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын цагирч Нямбатар нарт даалгав гэсэн энэ засгийн газрын тэмдэглэлийг үндэслээ. Тэгээд техник эдийн засгийн үндэслэлээр бол өөрчлөлт оруулж 6 эгнээ болсон байгаа. За үүнээс үнэтэй уялдаад 916 тэрбум төгрөгийн төс төртгөн маань 1.9 рүү болсон. Энэ шалтгаан нь бол 6 эгнээ болсон байгаа. Гүүрийн урт уртсан байгаа гэж байна. За хариулт туслаа. За нэмж хариулах эрчим хүчний яамнаас хариулдаг ба. За дүүжин дээвэр эхлээд ажиулъя. 3 номер. За Баярмаг шөнийн асуултанд хариулъя. Эрчим төслийн удирдлагын газар төвшин жаргал. За нэг дүүжин замын тээврийн асуудал бол Монгол улсын засгийн газар болон Франц улсын засгийн газар хоорондын олон улсын гэрээс ойрхомлох гэрээний хуультай. За тэг 10,000-ны 76% хүүтэй өөрөөр хэлбэл хүүгүү гэж хэлж болохоор 40 жилийн хугацаантай 12 дахь жилээсээ хүү болон зээлийн төлбөрөөр төлж эхлэх нөхцөлтэй. Ийм 2 лайныг болвол шугамыг одоо барьж байгуулах ийм үндсэн зорилготой хилцэл бол 23 онд анх эхэлж явсан байдаг. За одоо энэ төсөл бол 1-р шугам буюу таны хэлээд байгаа нүхтээс бол биш, яармаг буюу одоо энэ яармгийн хүн амын одоо өсөн нэмэгдэж байгаа энэ ачаал одоо яармгийн гүүр дээр бол 1-2 цаг гацж байгаа энэ гацалтыг шууд одоо туул голыг хойш нь давуулж барс 2 буюу сандын 2 гэдэг зах инх тайвны өргөн чөлөөдөр буулгах ийм маршрут байгаа. Энэ маршрутын ажил бол одоо 75% гүйцэтгэлтэй, барилга угсралтын ажил бол 100% дууссан. Бид амжуул 9 сар туршилтыг эхлэн иргэдээ бол 11 сард бол дүүжин тээврийнхаа шугамаар бол үйлчилж эхлэх. За 98 кабинаар нэг иргэн тэндээс суухад 4.3 км замыг 11 минутанд одоо инх тайвны өргөн чөлөөдөр буухаар ийм тооцоололтоогоор цагт 2200 иргэн бол зорчно гэсэн ийм судалгаатаагаар одоо энэ компани төслийн бол үндсэндээ амжилттай ирж байгаа төсөл. За дээр нь энэ төслийн үйл ажиллагааг
хариуцахаар одоо Франц улсын засгийн газартаа байгуулсан гэрээний дагуу 3 жилийн хугацааны одоо сургалт техникийн засвар үйлчилгээ сэлбэгийн гэрээг хийгээд ашиглалтын захиргааг хариуцсан компаниг бол байгуулад бидэд одоо төслийн хүмүүс маань бол мэрэгшээ дадлагжаад ажилдаа бол орсон явж байгаа. Энэ нь бол хоёр улсын засгийн газрын хоорондын гэрээтэй дээр нь яг энэ төслийн хувьд бол засгийн газрын болон улсын их хурлын дээр нь иргэдийн хурлын 45 тогтоол эрх шийдвэртэйгээр хэрэгжиж байгаа төсөл шүү. За эрчим хүчний яамнаас гишүүний асуултанд хариулъя. 12 дугаар. За тав хүндээ өнөөдөр мэндийг хүргье. Эрчим хүчний яамны салбарын хэлтийн газрын дарга Лувсан Цэрэн. За баримт гишүүний асуултанд хариулъя. За эрчим хүчний яам салбарын хэмжээнд, улсын хэмжээнд бол бодлого тодорхойлоод явж байгаа. Үндсэндээ бол эрчим хүчний тухай хууль, сэргээгдэх эрчим хүчний тухай хууль, эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд бол бодлого тодорхойлоод улсын хэмжээнд бол за цахилгаан эрчим хүчний их үүсвэр, дамжуулах, төвөөс үлжээ хэрэглэгчдийг захилгаан дулааны эрчим хүчээр найдвартай хангах бол өөрийн бол хүлээгээд болдон бол тодорхойлоод явж байгаа. За төр үеийнхлийн түншлэлийн хүрээнд бол дулааны захилгаан станц 5 буюу одоо баригдах одоо бэлтгэл ажил хангагдсан станц бол одоо чагсаалтанд орсон. За мөн засгийн газрын үйл ажиллагааны мөрөнгө төлбөр буюу 24-с 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бол тусгацсан үйл ажиллагаа байж байгаа. За энэ дээр тухайн санхүүжилтийн асыг хөтлөг бол за нийслэлээс бүрэн хариуцаж за төслийг бол хэрэгжүүлэхээр шийдвэрлсэн үнэтэй холбоотойгоор л нийслэлээс за зохиох одоо төсвийн санхүүжилтийг шийдвэрлэж ингэж ажиллаж байгаа гэдгийг хэлье. За хоёрт нь гэх юм бол эрчим хүчний яамны зүгээс за 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдөр за эрчим хүчний яамны шинжилгээ ухааны технологийн зөвлөлийн урлаар хилцэж за тухайн төслийг бол Улаанбаатар хот буюу ТЭЦ 2-ын одоо үнсэн сан дээр барих нь зүйтэй юм байна гэж ингэж дэмжлэг үзүүлэн юм ажиллаж байгаа гэдэг хэлээ. Эрчим хүчний бодлого нь яам нийслэл хоёр хоорондоо яаж уялдж явд ямар нэг асуудал байна уу гэж асуусан те. Гүцэж хариулт та. Бодлогын уялдаа холбооны тал дээр ямар байр суурьтай байгаа вэ? За эрчим хүчний сайд за эрчим хүчний яам бол улсын хэмжээнд эрчим хүчний салбарын бодлогыг тодорхойлоод явж байгаа. За тухайн бүс нутагт орнодог нийслэл буюу санхүүжилтээ гаргах барих одоо ийм эрх зүйн үндэс нь за санхүүжилтэнд бий болсон учраас яамны зүгээс бол дэмжлэгийг үзүүлээд явж байгаа. Хамтраад ажиллаж байгаа төсөл төр. За баярмаг гишүүний микрофон. За хоёр орны тэг хилцээрийн хүрээнд хийгдэж байгаа гэж байна. Гэхдээ энэ одоо яармаг байна уу, нүхт байна уу? Тэндээс хар хорин явах ийм маршрут гэж ойлгоод байгаа шүү. Тэгэхээр энэ тийм их эрэлт хэрэгцээ байгаа гэсэн үг үү? Энэ одоо төгжрлийг бууруулж байгаа юм уу? Эсвэл тий яг хотын төв рүү байж болоогүй юм уу? Одоо нэгсэндээ шууд асуухад тий. Яагаад хар хорин лөө нэгдүгээр оролын тийшээ явж байгаа юм бэ гэж асууад байгаа байхгүй да. Нэгт хоёрт за энэ тэр сэлб 20 минутын хот корпорац байгуулах тийм онцгой ач холбогдол байсан юм. Нөгөө нооск ч байгаа юм уу гэж асуусан. Тэ? За сэлб 20 минутад за 9 номер 150 хүнтэй том бүтэж байгуулсан байна. Ноосктой параллел юм биш үү гэж. За баярмаг гишүүний асуултанд хариулъя. Нийслэлийн засаг даргын урлагч мөнхөд. За дүүжин тээвэртэй холбоотой асуудал дээр бол сая хэлсэн үндсэндээ бол яармаг буюу наадамчдын гудам за инх тайвны өргөнчлөлөөрийг холбож байгаа. За энэ маань зөвхөн нэг дүүжин тээвэрт суугаад зорчхоос илүүтэйгээр бид нар ямар төлөвлөлтийг хийж өгч байгаа гэхээр хоёр эцсийн буудал буюу хоёр гейт дээр нь автомашины зогсоол буюу нийтдээ 1000 машины зогсоол барьж байгаа. Үндсэндээ Улаанбаатар хотын төв маань яармагт нэгдүгüрт байна. Хоёрдугаарт инх тайвны өргөнчлөө маань харьцангуй төгжрөл багтаа байгаа учраас инх тайвны өргөнчлөөнөөс наадамчдын гудамж буюу нисэх яармгийн чиглэлдэх төрийн үйлчлэгээ авахулан тэнд одоо зорчих иргэд бол автомашина тавиад үндсэндээ 4.3 км зорчоод тэндээ бусад нийтийн тээврээр үйлчлүүлээд буцаад гэртээ ирэх энэ боломжийг нээж өгөх ийм төслийн зохицуулттайгаар эхний
За тэр сэлбийн асуудлаар 4 номер дээрээс мэдээлэл өгнө. За баярмаа гишүүний асуултанд хариулъя. Сэлб хоримнуудад корпорацийн гүйцэтгэх захирал Баатар. За сэлб төсөл маань хамрах хүрээнд нийслэлийн орон сууц санхүүжилтийн корпорацтар явж байсан. Тэгээд засгийн газраас Улаанбаатарт хэрэгжүүлж байгаа мега төслүүдийг олон улсын фидикийн гэрээний зарчим дээр суурилж явуулна гэдэг ийм тогтоол шийдвэр гарсан. Уг хүрээн дээр бид нар энэ шинээр орж ирж байгаа олон улсын фидик гэрээний зарчмын хүрээнд ажиллах мэргэжлийн багийг бүрдүүлэх шаардлагатай бий болсон. За батлагдсан оронтой маань бол манайх 159. Гэтэ өнөөдрийн байдлаар 90 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа. За төслийн оргил ачааллын үе бол 8-аас 10 сарын хооронд болно. За инхээр барилгын гүйцэтгэлийн талбай дээр 10 орчим мянган төр ажлын байр бий болж түүнийгээ хамарсан ажлын цар хүрээ нэмэгдэнэ. Тэр үед бид нэр оронтойгоо 150 хүрэлт хүргэнэ. За төсөл дуусахад бид нэр 60 орчим хүний бүрэлдэхүүнтэй үлдэхээр ингэж уян хатан байдлаар төслөө 2 жилийн хугацаанд оронтойгоо баталсан байгаа. За яагаад бас 60 хүн үлдэж байна вэ гэхээр барилга байгууламжийг байнгын ашиглалтанд өгсөний дараах 1 жилийн зөвшөөрүүлэлт мөн барилгын чанарын баталгааны 3 жил гэдэг бид нар 4 жил үндсэндээ ашиглалтын захиргаа маягаар ажиллана. За шууд хэлэхэд бол томоохон хэмжээний сөөх болж ажиллах тийм төлөвлөлтөй байгаа. Тэгэхээр энэ инженер техникийн албыг үргэлжлүүлээд сэлб төсөл дууссаны дараа цөөн хүнтэй одоо мэрэгжлийн одоо сөөх болон ашиглалтын захиргаа бий болж үлдэхээр тэгж төлөвлөж явж байгаа.